За бид нар сүүлийн хичээл дээр интер хийх тухай үзсэн тийм ээ. Ингээд доороо эсрэг харсан дүрстэй болвол risk entry өөрийгөө дагсан дүрстэй болвол normal entry гэдэг хичээл үзсэн тийм ээ. Risk болон normal entry-ний тухай. За тэгвэл бид одоо энэ дээр яаж энэ дээрээс бид нөхцөл бүрдүүлж ордог юм бэ? Арилжааны нөхцөл бүрдэх гэдэг бол хамгийн чухал тийм ээ. За бид энэ чинээс ингээд хөдөлгөөн, уналт хөдөлгөөн явлаа. Энэ төгсгөлийн пул бакаар хязгаартай ингээд өдгөр дүрс эхний ээлжинд хийн. За энэний дараа бид нар энэ дээрээс өсөлт явах уугүй юу гэдгийг бид нар энэ талаагаа ажиглах хэрэгтэй болдог. Тийм үү? Хэрвээ та 30 минутын болон 1 цагийн лаа энд ингэж яагаад доошоо биеэрээ даваад хаагдах юм бол бид нар дараагийн шин лаа гарч ирээд энэ давсан зоноо буцаж шалгахад нь энэ дээрээс бид нар сэл арилжааг барьж авах хэрэгтэй. Тийм ээ? Ишээ. За тэгвэл энэ шалгаад буцаад татхад энэ дээр юу үлдэх вэ? Зөөлдөн мэдээж зөөлдөн. За зүүнээс барьж авдаг арилжаа бол ерөөсөө ийм техниктэй байдаг учраас зүүн дээрээс орчдөг. Гэхдээ та яаж зүү бариад авчдаг юм гэдэг энэ бол ерөөсөө ийм л амархан техник байдаг байхгүй юу? За тэгэхээр энэ доошоогоо хаа хүрэх юм бэ гэдэг асуулт гарч ирнэ. Энэ бол өмнө явж байгаа хөдөлгөөний зонтой холбоотой зүйлэл байдаг байхгүй юу? За тэгэхээр одоо энэ хоёр дахь pullback байж болно шүү дээ, тийм ээ? Ийшээгээ ингэсэн. За энэ ихний хаар нь энэ хотгор явдаг юм байж. Тэгвэл дараагийнх нь зонлол явж иж болдог байхгүй юу? За явлаа гэж бодъё. Ингээ явчлаа гэж бодъё, тийм ээ? Риски босонгүй ингээд давчлаа. Тэгвэл бид нар одоо энэ дээр юу хийх юм бэ гэхээр энэ дээр Fibonacci-га татаж үзээд Fibonacci-гийн 3-ын төвшнийг лабиер ингээд даваад хаагдж байгаа тохиолдолд энэ одоо энэ зоныг хийсэн юм чинь өөр хийх ажил байхгүй учраас буцан иргэнэ. Буцаад ирэхдээ бид нар энэ дээр 3-ын Fibo давцсан бол дүрс хувьсан энд очноо. Ингээд. За тэгэхээр нөгөө энд зурсан normal entry гэдэг хөдөлгөөн маань өөртөө адилхан дүрстэй хөдөлгөөн маань энэний хувьд бол цаг хугацааны хувьд уртсан. Яг гэвэл доошоо өшөө хөдөлгөөнүүд хийж байгаа учраас хугацаа авна шүү дээ энэ чинь. Ийм болж орж ирдэг юм аа. Энтэйгээ адилхан болж тийм ээ. Тэгэхээр нэг бол риски тусдаа, нэг бол нормал тусдаа гэж байдаггүй. Риски явах гэж байгаад явха болоод доошоо энэ зоноолаа биеэр давж гарч ирээд хоёр дахь уналт нь Fibonacci 3-ын түвшинд даваад ороод ирэх юм бол дүрс эргэх хөдөлгөөн буюу дүрс хувьсах хөдөлгөөн чинь яваад энэ хүрээд энэ дээр нэг ойлт хийгээд дэшээ. Тийм ээ? Ягаад энэ дээр ойлт хийдэг вэ гэхээр бид нар absolute зоны хичээл дээр үтсэн тийм ээ? Ерөнхийдөө бол энэ дээр ойчих гээд байдаг шүү. За тэгэхээр бид нар энэ дээр лаа ажиглах нь байна. Одоо энэ дүрс хувьссан хөдөлгөөнийг дэшээ лаа биеэр даваад 30 минут 1 цаг гэсэн тийм ээ. Аль нь шилжүүлээд харчихна. Ингээд даваад хаагдах юм бол энэ дараагийн лаа доошо бууж орж ирээд давсан зоноос шалгахад нь бид нар энэчнээс дахин одоо нэмэлт position хийж болох юм а гэдэг санаа. За энэ ингээд доошоо явсан. За энийг бид одоо эргээгээд нөгөө юуг авах гэж байгаа штэ. Normal entry-гийнхаа доороос бид нар buy арилжаа нээх гэж байгаа тийм ээ. За энэ бол энэ хүрхэн тодорхой юм а 100% юм а. Гэхдээ энэний дунд бид нар яах вэ гэдэг асуулт тийм үү? За энэ хүртэл явуулчихад эндээс бид нар break even шахаад ашгаа хамгаалж болно. Тэгээд энэ дээр лаа даваад дэшигээ чигэрн ингээ явуулж болно. Нэг бол энэ дээр лаа биеэр давж чадахгүй ингс хийж агаад дахиад дараагийн шин лаа хаалтын цаг дээрээс нээлттэй хэлээ зүгээ хэлээ ингс хийгээд дахиад давж чадахгүй хоёр лаа хаагдах юм бол за эсвэл шууд ингээ унчиж болно тийм үү? Ингээд. За ингэх юм бол бид нар энэ дээрээс нь дахин buy position нэмэх юм аа.
нэмэлт position давхарлах юм аа гэдэг одоо санаа энд ингээ явждаг. Тийм үү? Энийг бид нар брейк юм шахацсан байгаа шүү дээ ингээд тий. Энэ ашгаа одоо хамгаалаад авцсан гэсэн үг. За иймэрхүү байдлаар арилжиж болдог. Тэгвэл энэний одоо уналт хийж оршиж байгаа энэ дүрсийн хувьсалтыг хийчихэд дараагийн дахин нэг ийм дүрс хадгалагдах энэ дүрсийн хувьд адил дүрс гарч байна шүү дээ энэ чинь тийм ээ. Дүрс хадгалагдах зарчим явж байгаа. Тэгвэл энэний чинь энэ том жижиг байх нь юунаас шалтгаалдаг юм бэ гэхээр бид нар өмнөх хичээлүүд дээр үтсэн тийм ээ. Эндээс явж байгаа хөдөлгөөн дээрээ бид нар тренд лайна татаад ингэж татаад энэ сэтэрч орж ирээд энэ төгсгөлийн хамгийн сүүлд гаргаж байгаа pullback-аар хязгаартай хотгор дүрс явах учраас энэ дээрээс нь тосч жоод ингээд баядад авдаг баханд. За тэгээд дахиад энэ нэмснийг хаа хүртэл барих юм гэхээр энэ том хөдөлгөөн чи энд очихын дамжиггүй юм чинь энэ рүү л бүгдийг ингээл шахчихна гэсэн үг байхгүй юу. За тэгээ ийм маягаар ингэж явна. За тэгэхээр бид нар өмнөх хичээл дээр риск болон нормал энтригийн зарчмыг нь зааж өгсөн байгаа. Харин өнөөдрийн хувьд л оролтыг яаж хийх юм бэ? Тийм ээ? Энтриг яаж хийх юм бэ? Гэхдээ лаал ажигладаг бахан тийм ээ? Хэмжээ хийж байгаа зоныг татлаа энэ дээр ла бир давх үгүй юу гэдгийг л ажиглаж байгаа байхгүй. Түүнээс ш одоо өөр арга байхгүй штэ. Одоо эн чи энэ төрчид ийшгээ ингээд явах юм уу, ингээ явах юм уу гэдгийг мэдхийн тулд яах юм бэ гэхээр энэ дээр лагаал ажигладаг. 1 цагийн буюу 30 минутын лаа давхарцсан байдлаар давх уу, давхгүй вэ нү те. Энийг л бид нар давуул шууд явна, давхгүй бол буцаж эргээд эндээс явна гэдэг ийм л зарчим. Энэ шууд ингээд доош явахгүй байхгүй юу? Одоо энэ ингээд шууд ингээд явчихгүй байхгүй юу? Яагаад гэхээр заавал энэ хөдөлгөөнийг хийн штэ. Яагаад өсөж байгаа импульсийн дараах нэгдүгээр хөдөлгөөн бол заавал хийх юм а гэдэг юм байна шүү дээ тий. За тэгэхээр одоо энд ирчээ тэгээ яах юм? Энд ирчээд ла бир ингээд даваа хаагдах юм бол дээш өсөлт үргэлжилнэ гэж үзнэ. Яг энэ зоно хийлээ давж чадахгүй байх юм бол буцаад унахта хаа хүртэл унах юм бэ гэхээр нэгдүгээрт энэ том тренд лайныг татна. Нэгдүгээрт энийг татна. Энэ давж орж ирэхдээ ийшээ унж орж ирнэ. Тийм ээ? Одоо эндээс явж байгаа pullback-уудын энэ төгсгөлийнх нь энэ байна шүү дээ. Энэнгээр орж ирнэ гэсэн үг. Ийм болно гэсэн. За энийг ямар баталгаа авч байгаа юм бэ гэхээр нэгдүгээрт эндээс явж байгаа тренд лайныг сэтэлсэн эхний pullback. Одоо эндээс явж байгаа 1 2 3-ыг тоолоход энэ төгсгөлийнх нь гарч тийм ээ. Энэ pullback-аар хязгаартай нэг юм хотгор явна. Энэ яагаад энэ рүү орж ирж байгаа юм бэ гэхээр энэ хотгорыг хийх далмаараа одоо энэ хөдөлгөөний дүрсэн эргэлтийг хийчихэж байгаа гэсэн үг. Энэ дээр фибо ихтэрсэн биш үү? Тийм үү? Тэгвэл энд буцаж орж ирэх нь дамжиггүй байна тий. Гэтэ бид нэр ийшээ харсан дүрс зураад хэрэггүй ингээ зөөр нүдэрээ зорчих. Энэ дүрс өвсөн болохоор ингэж орж ирж байгаа юм байна. Одоо энэ дээр нэг хөдөлгөөн хийгээд өгсөх юм байна. Ягаад гэвэл том цагийн уялдаач нь өөрөө төгсгөлийн pullback нэнд байгаа учраас энэгээр хязгаартай юмна гэх ийм л юм а. За тэгээ энэ хотгор хөдөлгөөний яраал дээр яаж орох юм бэ гэхээр ялгаа байхгүй эндээс орж ирж байгаа хөдөлгөөн дээрээ эндээс орж ирж байгаа хөдөлгөөн чинь pullback-уудтай байгаа шүү дээ. Энэ дээрээ тренд лайна татаж өгвөл сэтэрлээ энэ төгсгөлийн pullback-аар хязгаартай нэг өдөр хийж өгвөл нэг юм хөдөлгөөн ийм хөдөлгөөн хийж өгвөл тэгэл эндээсээ өгснө л гэсэн үг байхгүй тийм ээ. Ингээд. За ийм зарчмуудыг бол ойлгоод авчих хэрэгтэй. За тэгэхээр өнөөдрийн хувьд риск нормал энтригээ мэдээд зурцсан ч яг одоо энтри арилж байгаа нээж орохдоо яаж орох юм бэ гэдэг байгаа. Энд 90 гут нь үсрээл баядахгүй нь байна. Энд планы байдал ажиглана. Энд 90 гут нь одоо тэрчгээр нь ийш нь гүрийж барихгүй нь байна. Энд планы байдал ажиглана. Доороос аваа явж байгаа ашгаа хамгаална. Иймэрхүү байдлаар ингэ явдаг гэсэн үг. За тэгэхээр энэ риск болон нормал энтри дээрээ ямар ч гэсэн энтригээ яаж хийх юм бэ гэдэг юмыг нь зааж өглөө. 7 хоног болгоны 3 дахь өдрийн 19 цаг 30 минутаас зүүм хичээл орж ийн лав гарагт. За тэгэхээр тэнд та нар хичээлээ үзэж явж хагаад ойлгоогүй мэдгүй байгаа зүйлүүдээ бичиж тэмдэглээд зүүм хичээл дээр асуун. За хүсвэл та нар
өөрсдийнхээ скриныг шеэрлээд зураг зураад үзүүлээд би зөв зурч байна буруу зурч байна гэж шалгуулж болно. Түүнээс биш хувь чат одоо аваад энэ олон хүн би ганцаараа тэгээд энэ олон хүний хувь чатаар ирж байгаа зургийг би тэр болгон компьютер асаагаад ороод ингэж үү тэгж үү гэд ингэж шалгаад суух боломжгүй байдаг. За тийм болохоор 7 хоног болгоны 3 дахь өдөр асуух маасна гэд бэлдэж байж байгаад асууж явах хэрэгтэй шүү. За тийм байна.